Залуудаа илгээсэн бүсгүйн захаанд ганц ч үг байгаагүй. Гэвч тэрхүү бэлэг бүхий бүтэн улсын хувь заяаг өөрчлөх нууцыг агуулж байна. Хэрээдийн Солонгой гүнж, дайсны хошууч эдэр довыг үхтээс аварч, хайрт артан шагаата нэгэн хавтар дайлаа. Тэр хавтхан дотор сусмит улаан хэв, 5 өнгийн утсанд хэлгсэн цалаа мануухын эрх. 8-ны ханхүү артан шагаа үүнийг хараад гүн шүүр салдав. Энэ бол ердийн бэлэг биш. Намайг хүч төрөн ирж ав гэсэн Солонгогийн эдсийн дуудлага байлаа. Дайн ба хайрын дунд 8-ны ханхүү ямар шийдвэр гаргах вэ? 16. Солонгой намрын салхинд дуулсан нь. Ирээд аймгийн ялгуу жамуухын үгэнд орж алх тайвуулын байлдаанд 8-ны дарагдсан ташрамыг ашиглаж оргисон хүрээг холуун олзсон ба бос бэд улсын өвлжөөний нутгийг холуун дээрмдэв. Үүнийг охинтоо Солонгой сонсож үнэн худлыг олсваа гэж нэг сүрэг эхнэр хүүхдийг дагуулж хасцхан сайхан дэлсүүлт өндөр толгойд урсам жороо саарл морийг унаж гүн намрын хонгор сэлхний эсрэг жороолуулан ирэхэд хоцорсон галуу сүргээр уйралтай ганганалдж өмнө зүгнэсэж ухаарсан өвсөнд зээр зүрх хосхосоор тоглолдон үлдэн. Солонгой гинт 8 улсын найрамдуу илсэг алтан шагааг мөрөөдөн санаж зүүн гараар жолоогоо дараад баруун гараар дашуура сэгэлдэрлэн хадгамал цэцэгтэй бүчээ салхин уруу шавтран хасын даруулт чимгээ саадгийн дээр торгомсголоод хангинам тунгалаг яруу зөөлөн гიშгээр гиншин дуулж өвс найгах зүлэгт сэлгэн яв. Гэнт зүүн итгэдээс хошууч болгоотой тоос дэгдүүлэн хадруулан ирлээ. Солонгой түүнийг хааш очно гэж асуухад энэ өдөр 8 улсын оргисон хүрээнээс орж ирсэн хориул тэрэгт эдэр довыг алах учрыг хэлв. Солонгой хэртхийн цочиж гэнт бас алсхийн нэг санаараад болгоотагаас би чамаас нэг юм асууя. Урд 8 улс чамааг барьж аваачаад бас юунд алсангүй талбиж явуулсан буй гэж асуулаа. Болгоотой нэгэнт ална гэж түлхэн гаргасан билээ. Хойно алтан шагаа гуйж авран гаргасныг авахаа сонссонгүй юу гэв. Солонгой инээд алдаж. Тийм байдал энэ өдөр 8-ны хошууч эдэр довыг алах гэж байхад анд чи хажуугаас харж хідэн сайн үг хэлэхгүйгээр дотор ч төвдөлтэй юу үгүй юу гэлээ. Хэдийн алах гэснийг би гойсаар өдий болов. Гагц тэр эдэр дов миний үгэнд хэрхэвж орохгүй. Энэ өдөр тавьбал маргааш даруй цэрэг байгуулж ирнэ гэж баахан зөөлөн үг хэлэхгүйд сая энэ хэрд хүрчээ гэлээ. Анд чамайг 8 улс барьж аваачаад огт дагуулах гэж оролцсонгүй юу гэж асуув. Эдээ чинэн оролцсон билээ. Би огт дагахгүйд сая алах гэсэн билээ гэлээ. Солонгой чимс хийдлийн ээж. Бүдүүлэг үгэнд бугийг бэлжээртэн намнахтун. Бусдыг биетэйг үлдэгтэн гэжээ. Анд чи юунд түүнийг биетэйг үлтгэж үл үзнэ гэсэнд болгоодаа сая Солонгойгийн санааг мэдэж олдхуул авахаа баахан хүч тусалж намайг ис алсан хариуг өгүүлэх болов уу гэд довтлон очив. Солонгой болгоодан хойноос алгуур явсараа ахай ялгуугийн буудлын өмнө хүрвэл цэргийн ард эдэр довыг хүлж түлхэн авчирч ал гэж захиаг хүлээн. Солонгой яаран дотгошорж ахта золгон сонсвол ах 8-ны хошууч эдэр довыг ална гинү. Би бодвол нэгэн тэнэг бүдүүлэг ирийг алж түмэн цэргийн өшөөг чангаруулахаас түүнийг талбиж хариулаад хожим түмэн цэргийн өмнө хэлэх үгтэй болбол тэр нь дээр биш үү
Би бас тэгж санаж амийг хэлтрүүлсгүй гэвэл тэр хариуцгаа юр зогсохгүй тул сая алж арилгах гэсэн билээ. Одоо охин дүүгийн хэлэх ба хошууч болгоуда бас гойсон тул даруй талбисугаа гэд тэмдэг зэв гаргаж эдэр довыг алахыг хэлтрүүллээ. Эдэр дов уг хിവэр намайг талбал бас байлтахаар ирнэ. Алхан дээр гэж хөдлөхгүйд инээсэнгүй хүн огт үгүй. Болгоуда яран эдэр довыг чирж хөдлөн цэргийн хүрээнээс гаргаж ирлээ. Дагалдаа солонгоо мөн ахаасаа салан морь унаж гарч ирэн гигэн булгийн урсгалаар явж сэтгэлд алтан шаган хариу юу үлгээхийг бодож хасын сарламроо хатруулж хажлагад магнагт саадгаас алтан шаган харуу жилгээсэн зэвгүй мухар сумыг суулж үзмэгц хайрлаг сэтгэлд хальширэн гингээрээд гиншин дуулж гэртээр гэж ирээд болгуудан эмд уг авчирсан магнаг хавдахыг өгч 8 улсан чиний хэрийг давж явуулсан хариуд би ахад хэлж 8-ны эдэр довыг хайруулах болов. Чи энэ магнаг хавдахыг түүний ингэрт зүйл гэж хариулдгаа гэлээ. Болгуудан эм магнаг хавдахыг хүлээн авч эдэр довын ингэрт зүйлгээд хэрвч битгий март гэж хэд хэдэн удаа хэлж бас нэг ачаа хуурай хүнс өгч мартууллаа. Эдэр дов хэрэтээс салан улсын зүг явах замд бэд улсын захаараа дайран ган. Тэр бэд улсын хязгаарын цагдуулын буудалд хоноод уучраа хэлсэнд түүнийг барьж гамшигыг тэнхрүүлэхээр хурж ирсэн жонон мухлаан буудалд илгээв. Мухлаа түүний учир шалтгааныг сонсож хүлээсийг тайлбарлан талбиж явуулав. Тэндээс эдэр дов сэгүүлэн явж даян ханд золгож өөрийн учир тухайга наривчлан тоочж их шан хишиг хүртэн төрөөс буув. Алтан шага эдэр довын бад чихч гэж эцэгтэй айлдагч их зэргийн түмийн жанжинд өргөмжлөв. Төдий төшмөл тархаж хүн сэлүүрсэн цагт солонгоогийн түүний амийг хэрхэн аварсан ба гарч ирэх үед магнаг хавдахыг эргүүл дүгэ гэж хэлснийг нарийн мэдүүлж Ингээс магнаг хавдахыг гаргаж барив. Алтан шага үзвэл өөрийн илгээсэн магнаг хавдах тул их л хэрдхийн яран хавдганы амсрыг ханзалж үзвэл дотор нь 5 өнгийн ирээн ладаар багалсан нэг бодол гарч ирв. Тэр баглаг нээвэл дотор нь цус мэт шин улаан хിവэр багалсан боодлын дотор 5 өнгийн унгарил утсанд нэг бяцхан номын хөвч хийж дээр нь 108 мөхөлгийн цагаан мануухын эрхийг хэрэгжээ. Болгоуда түүний ухааныг олохгүй. Эсвэл баг эзнийг гизгээ хусаж гэрээс гарч тойм болтугай гэсэн ч болов. Тэгэхэд алтан шага урд шүүрс арлдаж. Ая. Үүний санаа хэрэглэсэн гүн хол билээ. Үтэл ард хэрхэн олж төсөөлнө. Анхудаа миний түнд илгээсэн алтан эрхивчд 5 өнгийн унгарил утсыг үйж 4 үгийг нэг бадаг үг болгож илгээсэн. Алтан эрх биш, солонгоод зангидна гэсэн билээ. Түүний энэ хариу илгээсэн бэлгийн санаа нэн гүн давхар болжээ. Тухайлбал охин солонгооч нь үнэн цусан сэтгэлээр чамтай эм болсугаа гэж санавч чадваргүй охин миний эрх биш гэсэн үг болно. Түүний гүн санаанд намайг хүч төрж ураг барьдгаа гэсэн байна. Ая, чи бид хоёрын эцэг юуны ураг барилдгаач гэж дээш хандж урд шүүрс алдан нүдний нулимсыг наслав. Эдэр дов хажуугаас энэ хоёр охин хүүгийн өнгө зүс ухаан эрдэм цөм тэнцсэн бөгөөд
Бас энэ мэдээ найр журамтайг үзээд санамсаргүй хамрын самсаа ширхрэн борхирч нулимсны тусал энгэрт төжгөнтөл унаж даруй хөлөн үүсгэж цээж хинхэдгээ зохиж ая би хэдий ч нэг удаан жирэгдэн гаргагдаж алагдахад хүртэл нэг удаач энэ мэд зовсонгүй билээ. Энэ битүүрлэг алхаас ч бэрх. Энэ хэргийг бол би амиа дэвчиж явж бүтэе. Гэхэд алтан шагаа хэдий үнэхээр өгөх боловч миний эцэг юуны болно гэд алгуур зөвлөж мэдсэвгүй. Эдэр дав угаасаа маш чигч хүмүүн тул энд хоёулын төлөө чин үнээр сэтгэл зовно. Энэхүү түүх ийхүү өшөө аварт хайр дурлал эх оронч үзлийн зангилаа дээр ирж зогслоо. Алтан шагаан хөдөндөх нулимс шийдэмгий гал болом ховирч 5 мөнгөний утсаар боосон ном нь ирээдүйн их тулааны дохио болов. Гэвч энэ бол зөвхөн эхлэл. Дараагийн бүлэгт хонгор зул охины зориг зүрх хэрхэн сарагдах бол. Түүхэн цувралын үргэлжлэлийг алдалгүй үзэхийн тулд түүх сонирхогч сувгтаа subscribe хийж хонхоо дараарай.